Улсын их хурлын дэд дарга улсын их хурлын эрхэм гишүүдээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаадын элемент оролцсон буюу өөр улсад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зарим ажиллагаа гүйцэтгэх шаардлага гарахад олон улсын эрх зүйн тусалцаа үзүүлэх үйл ажиллагаа шүүх засаглал шударга эсийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлгээ. Улс орнууд иргэний хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх тухай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, иргэд хоорондын хэрэг маргааныг чирэгдэлгүй шийдвэрлэх боломжийг бүрдүүлгээ. Монгол улсаас одоогийн байдлаар 17 улстай иргэний хэргийн талаарх эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх гэрээ байгуулсан. Бид найрамдах Беларусь улстай иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулахаар 2014 оноос эхлэн ажиллаж хоёр тал гэрээний төслийг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн уулзалтаар хэлэлцэн тохирч 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Минск хотно байгуулсан. Тус гэрээгээр хоёр улсын иргэд адил нөхцлөөр эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах, баримт бичиг гардуулах, дамжуулах, нотлох баримт олж авах, баримт бичгийг гэрчлүүлэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, гүйцэтгэх болон бусад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх зүйн тусалцааг хоёр улсын эрх бүхий байгууллагууд харилцан үзүүлэх журмыг тохирсон байгаа. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 4 дахь заалтын дагуу энэхүү гэрээнд заавал сойрхон батлах гэрээ бөгөөд хоёр тал сойрхон батлсан хэрэгслээ солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм а. Тус гэрээг байгуулах асуудлыг засгийн газрын хуралдаанаар 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцүүлж, улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороотой 2018 оны 4 дугаар сарын 18-ны өдөр тус урьдчилан зөвшөлдсөн. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 15-д засгийн газар өргөн мэдүүлснээр Монгол улсын олон улсын гэрээг сойрхон батлах, цуцлах асуудлыг улсын их хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан тул иргэний болон аж ахуйн хэргийн талаарх эрх зүйн тусалцаа харилцан үзүүлэх тухай Монгол улс бүгд найрамдах Беларусь улсын хоорондын гэрээг сойрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулж 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн болно. Хэлэлцэж шийдвэрлэж өгнө. Баярлалаа. За, зохиолтоор сайд баярлалаа. За, байнгын орооны